Зөөрөө мэд залуужуулах бичлэг 23 ч юм уу 22 ч юм уу гэж байна. Тэгээд аа өмнө ярьжсэн улс төрийн тухай ярьжсэн юм да тэгэхээр яриа да. Улс төр судлаач биш ч гэсэн монголчуудын тухай бодож явдаг залуу хүний хувьд тэ бодож явдаг ерөн зүйлсээ үйл бодлоо илэрхийлэх хий гэж бодож байна. Тэгээд зарим хүмүүс төрөлжлөхэд дараа энэ миний түгэж байгаа пэйж болон сошиал хаягууд болохоор миний хөвгний орон зайхгүй. Үйл бодлоо илэрхийлэх талбар гэсэн үг. Хэрвээ би хэдэн жилийн өмнө үйл бодлоо илэрхийлэх байсан бол магадгүй телевизэд ярилцлага өгч юм уу? Ямар нэгэн сонинд ярилцлага өгөх нэг тиймэрхүү шаардлага байсан баг. Эсвэл сайтаар нэг газар нийлэл бичдэг ч юм уу? Сэтгүүлж явах шаардлагатай байсан. Одоо орчин үед нөгөө сошиалоор дамжуулаад үйл бодлоо илэрхийлэхийн тулд өөр юмсэн нүүцлүүдийн талбар дээр энэ хүчилсийг ярих хэлэх боломжтой болсон байна. За тэгээд Монгол хизээ хөгжих вэ гэдэг тухайд яг яаж хөгжих вэ гэдэг тухайд л боддог зүйлсээ тэгэхээр болцъя. Тэгээ өмнө нь бол сонсч ирсэн эсвэл одоо хугацаанд бичлэг үзэж байгаа хүмүүс ч юм уу ер нь бол миний үзэл бодлогын тухайд ер нь гадралдаг баг. Тэгээд анх 17 настайгаас хойш ер нь юу гэж боддог вэ гэхээр Монголд хайргүй хүн бол биш, Монголыг хөгжүүлъя гэж бодож ирсэн. Одоо ч гэсэн боддог. Гэтэ тэр нь үг төдийгөр биш, үйлдэлээр илүү том зүйлсээр илүү харагдаасаа гэж үздэг байхгүй. Тэгээд анхын дасгалыг залуужуулах цогц дасгалтыг 17 настай сурахтаа хэлсэн шүү дээ. 20 жилийн турш 20 жилийн төлөвлөгөөр анхлуулсан. Тэгээд энэ цогц дасгалын үр дүнг өөрөө үзчихсэн үг бол үзчихсэн маш олон зүйл дээр харж мэдэрчээсэн. Тэр нэг номон дээр байдаг энэ тодорхой хэмжээний сүнслэг чадрууд те хаан биеийн чадруудыг суралцсан. Гэхдээ юу гэдэг бүр хитрхи гүн байдлаар гэх юм уу те энэ зэрэгэлдээ ертөнц рүү нэвтрэх байдлаар суралцчихсан үед 18 наснд нэг удаа байсан. 18-нд нас нэг удаа байсан. Тэгээд 21 наснд байсан юм байна. Тэр нь мэдээж яг тухайн үед хагцал зовлонгуудтай холбоотой. Нэг нь болохоор өвөг алдсны дараа дасгалын тоотоо маш их олон болгоод 108 хүртэл баг явж исэн. Тэгээд цагаан олтой болоод ер нь зэрэгэлдээ ертөнцийн тухай маш олон сүнслэг чадруудын тухай суралцж исэн үед байгаа. Дараа нь болохоор 20 наснда 21 наснда юм байна. Андуурч 20 онд ковид гарахад яг дэлхийн нийтээр болохоор эдийн засгийн зогсолтууд янз тийм карантин янз зүйлс болсон. Миний хувийн амьдрал болохоор 20 онд нэлээд олон хагцал зовлонгууд болсон. Тийм гэхдээ одоо болохоор би ярьж чадчихээн. Тухайд болохоор би ярьж чадхааргүй хэмжээний сэтгэл зүйд байсан. Яг гэвэл норт насуулах соёлоо олон зүйлсийн хэмжээнд тодорхой хэмжээний олон зүйл эхлүүлсэн. Тэгээд мөнгө төгрөг цаг цаваа зарлагдсан, хүрээлэлээ үүсгэсэн явж исэн ч бүгд норж унсан нүдэн дээр хосын харилцаа. Тэгээд клубүүд, танилцсан хүмүүс, мөнгө төгрөг хамгийн бүгд нам зогссон. Тэгээд тэр бол их хэцүү хүнтэй байсан. За тэд нэр одоо дүүрч гэхэд маш олон төрөл садан хүмүүсээс насарсан хүмүүсээс дотны таньдаг хүмүүсээс найз нөхдийн гэр бүлээс олон тэмцүү зүйлсүүдийг тохиолдсон. Тэр үед бас ер нь бол энэ дасгалыг нэлээд өндөр тоогоор хийгээд ер нь бол яг номон дээр нь байгаа чадварууд үнэн үү гэвэл үнэн. Гэхдээ тэрийг нэг суртлаа тэгээд нэг амар яваа тэрхцээгүй л бол хэрэггүй байхгүй юу? Энергийн хил ч юм уу зэрэгэлдээ ертөнц рүү нэвтрэх. Тэгээ эсвэл одоо энэ номон дээр багш нартай ч 6 7 дасгалаа төгс сурчвал холбогд боломжтой гэдэг байгаа шүү дээ. Тэр үнний хувьд бол үнэн. Гэхдээ тэр болтлоос оролцох шаардлага гараагүй бол заавал тэгш сурах шаардлагагүй байхгүй. Яг хэцүү зүйл нэг юу юм бэ гэхээр яг орчлонгоос асарах гэдэг. Одоо миний тухайд тэр хэлдэж штэ би бол 108 амар хийхээж болцсон, цагаан олоод болцсон. Дээрээс нэмэгтэй хүнтэй харилцаагаа ер нь бол ихлүүл сонирхол байгаа. Тэгээд дотны харилцааны хувьд ч юм уу, үерхлийн хувьд ер нь бол ихлүүлэх сонирхол бол байгаа.
Тэр одоохондоо яг нэг тийм доктортой харилцаа гарч ирээгүй л байна. Тийм л нөхцөл байгаа. Тийм тэгээд дээрэс нь залуу насаа үлдсэн гэх юм уу? Залуучууд яг залуу хүн яг юу гэдэг вэ? Тэрийг нэр нь жоохон хийгээгүй явцсан. Башаал өөр юм хийгээ явцсан. Хөшөө шиг юм хийгээ явцсан. Тэрийг бол би хүлэн зөвшөөрдөг. Нийгэмд 17-оос хойш 25 хүртэл 8 жил маань ингээд тэгээд порталцсан байхгүй юу? Порталцсан. Тэгээд одоо юу гэдэг энгийн хүмүүсийн сонирхдаг зүйлсээс арай өөр зүйл сонирхоо явцсан гэсэн үг. Тэгээд тэрнээс нэг харамсдагчгүй. Гэхдээ одоо болохоор тэрийг жоохон нөхөй гэсэн бодолтой байдаг. Нөхөй гэсэн бодолтой байдаг учраас иймэрхүү сошиал басан болог юм ийгээд дээрс энгийн хүмүүсийн амьдралаас илүү суралцах явж байна. Тэгэхгүй болохоор яг ойр дотны хүмүүс мэддэг. Би яг том зүйлсийн тухай юм цэцэн мэргийг ярьдаг л да ингээд те сүнсмэсийн тухай янз янзын зүйлсийн тухай ингээд мундаг хардаг мөртлөө яг энгийн зүйлс дээр жоохон болох байхгүй. Айгүй болох. Яг манай найзууч хүртэл мэдчихэж байгаа. Ингээд жоохон болох байхгүй. Болох гэдэг нь ингээд хүн болгоо ойлгодог зарим нэг зүйлсийг ойлгодоггүй. Хосын харилцааны тухай ч юм уу хүмүүсийн харилцааны тухай жоохон үе тэнийг юм шиг болчдөг. Тэгээд тэрнээсээ болж жоохон загнуулталтай шоололдог. Тийм сул талуудаас байгаа. Тэгэхээр ер нь яг юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр одоо жишээлбэл муухагаар хэлэхэд шүү дээ шорон төрөгдөж гараад ирлээ гэж дээ 7 жил ч юм уу. Би одоо 17-т одоо санд олон самбаргүйгээр хин нэгэн хүнд гар урдаг ч юм уу эсвэл хин нэг хороодог ч юм уу эсвэл өөрөө ямар нэгэн муу зүйлээс болоод суугаад гараад ирлээ гэж 7 жилийн дараа гараад ирлээ гэж одоо одоогийн нийгмийн амьдрал жоохон сонин санагдаж штэ тухай үед ингээд одоо 17 оны Монгол тэгээ 17 оны Монгол 16 оны Монгол одоо байгаа Монгол шал өрөхгүй дэлхий хоёр нь амар хурдтай явж байгаа. Магадгүй өөр цаг үед амьдарч исэн бол 7 жилийн өмнөх амьдрал 7 жилийн дараах амьдралын хоорондох зөрөөнүүд бага байх байсан. Тэгээ бага байх байсан, илүү бага байх байсан. Тэ даав малчин, хүүн малчин ачин малчин те ингээд байж болно шүү дээ. Үүн малчин ч юм уу энэ байж болно. Гэхдээ би малчин хүмүүсийг шоож байгаа биш зүгээр ер нь тийм байж болох байхгүй юу? Нийгмүүд нь, нийгмийн харилцаанууд нь гэсэн. Тийм тэгсэн чинь одоо болохоор тийм биш. Ингээд те 20 оны үед болж исэн тэр хувиргалтууд, өөрчлөлтүүд те технологийн төвшлийн хувьд, санхүүгийн хувьд маш олон зүйлийг өөрчилсөн. Тэ маш олон зүйлийг өөрчилсөөрч байгаа. Гол нь яг тийм юм шиг гараад ирсэн байхгүй юу? Одоо юу гэдэг нь те ингээд яг 17 наснаас хойш 25 нас хүрэхэд тэр дундуур бас нэлээд хэдэн зүйлийг алхассан гэсэн үг. Одоо тэр алхсан зүйлс ерөнхийдөө нөхөх гэж хичээж байгаа. Тиймэрхүү тэгэхээр яг тэр шавнырынхаа тухайд юм уу те тодорхой хэмжээ сурж байгаа зүйлсийн тухайд хүмүүс надаас асуугаад байдаг байхгүй юу? Ном дээр гарч үрдэнгүүч үн юм уу, жишээд үн юм уу гэдэг. Үнэнний хувьд бол үнэн. Гэтэ хэр их гүнзгий суралцах гэхээ өөрөө сайн бодож байгаа шийдэрэл гэж хэлэх гээд байна. Тэгээд яг угаасаа одоо юу гэдэг заавар гэдэгтэй адилхан тийм зөвлөгөө байгаа штэ. Тэр нь юу юм бэ гэхээр хитрхи энэ өршлөнгөөс тасрах сонирхол байхгүй бол пасгалын тоогоо 9-өөс нэмээд хэрэггүй гэсэн тийм заавар байгаа. Тэр заавар бол үнний ортой заавар шүү л гэдэг хэлэх гээд байгаа. Аюу урт юм гэж байгаа ч гэсэн. Тэгээд хүүхний давуу тал сул талуудын тухай ч юм уу. Ерөөд ярих гэдэг. Дээрээс нь бас сүлд танилцсан нэг зүүнөө чи хүний өвчний тухай ойлгодгүй гэдэг байхгүй ингээд хүн ингээ өвдгөөр одоо эмрэгт очихоор хүмүүс ингээ эргэж мэрэгдэн штэ. Тийм тэрийг нэг сайн ойлгодгүй гэх юм уу. Одоо яг жоохон тиймэрхүү алдаанд гарах гэдэг. Тэг хүн өвдөж ийн гэхлээр тэрийг ойлгоно гэхдээ яг бүр яг тэгж бид дээр мэдэрч байгаа юм шиг хүлээж авдаг ч юм уу. Жоохон сүртэй ачаал бүтэхгүй байх ч юм уу. Хүмүүсийн ачаал бүтэл өгдөг зүйл дээр үлэхгүй байх гэх мэтчлэн тиймэрхүү жоохон харилцааны алдаанууд бол байдаг. Тэгээ эсвэл одоо ингээд юу гэдэг миний харилцдаг хүрээллүүд дандаа бас ах ахгүй ах ихч гэсэн үг. Ер нь 40 стейшнс нэмэгтэйчүүд манай пэйжийг өнөхөдөө дагдаг. За тэгээд ер нь ингээд харилцаж байгаа хүмүүс маань найзууд мэдээж байгаа. Гэхдээ ер нь ах их хүмүүс аяг их байдаг. Тэгээд ихээр ер нь бол сая сүүлд л мэдсэн. Тэр нь болохоор 14-тэй хүүхдүүдтэй ч юм уу 17-тэй хүүхдүүдтэй өөрийнхөө дүүнраас ч гэсэн жоохон холдуу талдаа байж байгаад харилцаад үтсэн чинь жоохон хол болцсон юм билээ. Тэгээд тэрийг бас нөхөж байгаа хэрэг харилцаж сухчихж байгаа. Миний амьдралын авдаг кейсүүд нь шүү дээ. Одоо энэ бодишны жишээнүүд, энэ жишээнүүд зарим хүн дээр наалддаг, зарим хүн дээр ойрхон байдаг. Гэхдээ яг жоохон хүүхдүүдэд бол шал хамаагүй хол туссан юм билээ. Тэгэхээр ерөнхийдөө тэднэртэй ойлголцохын тулд тэдний бас хийж байгаа зүйлсийг сурлах гэж хичээж байгаа. Тэгээд дээрэс нь хүмүүс намайг бүх төрөл төр лаг гэж боддог үгүй байхгүй юу. Жишээл би компьютер нэг сайн мэддэг.
мэддэггүй. Яг гэхдээ энэ суралцах боломжууд байсан. Тэгээ тэр үеийг жоохон өнгөрсөн болохоор нөхөд сургаж байгаа. Тэрний юу юм бэ гэхээр 10 намайг ч одоо хэд хүртэл юм бэ? Дараа хөдөө тог байгаагүй. Дунд анги хүртэл. Бараг 12 3 хүртэл юм уу? Тог байгаагүй. Компьютер болохоор бас тийм нийтлэг байгаагүй. Айл болгонд ч юм уу байдаг байгаагүй. Айгу цөөхөн байдаг байсан. Машин ч гэсэн цөөхөн байдаг байсан. Тэ? Орос машинууд л байдаг. Сунд нэг хитгэж ирэх орос машин байдаг. Тэр нийгмийг яг хагцэр бол нарцсан гэдэг. Тэ миний хувьд бас яг тийм нийгэмд байж байгаа. Тэгээ сүүлд яг компьютертэй ойртох боломжууд гарчсан ч гэсэн санхүү нөхцөл гэр бүлийн хүрээллээс болоод ч юм уу эсвэл цаг зав сонирхлоосоо болоод ер нь жоохон ойртож хэмжээгүй. Сүүл хотдорж ирээд яг компьютертэй нэлээд ойртох боломж байсан. Гэтэ иймэрхүү зүйлсийг хөөж явж хагаад өнгөрөөцсөн гэсэн үг. Одоо тэгтээ тэрийг нөхөдөө суралцах байгаа. Тэгээд иймэрхүү зорилгоудтай л явж байна. Тэгээд ер нь бол хоёр зүйл дээр би өмнө зөвлөжсэн зөвлөгөөг дахиж хэлэх гээд энэ бичлэгээ эхлүүлсэн байхгүй юу? Нэг нь болохоор үнэхээр хайртай хүнтэй байж байгаа. Хайртай дотны хүний алдаад ч юм уу. Энэ ертөнд сонирхолгүй санагдаа, зэрэгэлдээ ертөнд илүү сонирхолтой санагдаад хүн төлөвт байгаа хэрнээ илүү гүн эд шидүүдийг суралцахыг хүсэж байгаа бол буруу хандлагаар биш, хин нэгнийг алах гэж юм уу те одоо жишээл өшөө онцгийн зорилгоор биш. Би мохотын бол оюухан өндөр түвшинд хүрэхийг хүсэж байгаа бол энэ яг хайж байгаа зүйл чинь бол миний хувьд бол мөн. Тэгээ энэ дээр бол би баталгаа өгнө. Гэхдээ хэлэхэд багшийн зааврын дагуу ер нь бас дасгалын тоо хэд өндөр тоогоор нэмж болно. Хоёрдугаар болохоор яг одоогийн миний хийсэн портал шиг ийм портлууд руу ороод жоохон шорон дөрөвтэй гадагсан юм шиг эсвэл шал өөр газарт улсад байж байгаа буцаад ирсэн юм шиг ийм байдал руу орсон ч гэсэн тэрийг зүгээр хүлээж авч чаднаа гэж бодвол хамаагүй. Бусдаар бол ер нь үр хөвгттэй байгаад үр хөвгтүүд нь одоо жоохон байгаад тэгээд ер нь бол илүү тэ материалын хэрэгцээ ихтэй тэ лизинг мэдзэгдүүлдэг ажилтай иймэрхүү бол нэг тийм олон тоогоор хийгээд хэрэг байхгүй. Цаг завчин ч хүрэхгүй. Хоёрдугаар угаасаа зүгээр эрүүл байх зорилгоор хийж болно. Тэр нөхцөлтөр бол зүгээр л 3 тоотоор гэж. Би 3-аас бараг 1 тоотоор хийсэн ч болно гэж хэлсэн шүү дээ. 3 тоотоор л хийгээ байж. Заавал тэгж өндөр тоогоор хийх шаардлагатай биш. Харин дасгалын суралцах арга барилын тухайд уул номон дээр хангалттай байгаа. Бид энийг яагаад бичлэгүүд дээр харин нэг заадаггүй дахин хэлээд байгаа шүү дээ. Нэгдүгээрт би өөрөө энэ номыг уншаад доторх дасгалынхаа хийх арга барилыг уншаад ойлгоход нэг тийм хүндрэлтэй байгаагүй. Хүмүүст л жоохон хүндрэлтэй байгаад тийм юу юм бэ гэж асуугаад тийм. Энд чинь уул номон дээр яаж сурах, хэдэн тоогоор яаж сурах, тэ яаж хийх, дасгалын гол зорилго, мөн чанар, шинжлэх чадвар, оюухан нөлөөлөл, тэ бие махбод нөлөөлөл, скил шийдвэрийн тухай бүгдэн дээр нь тайлбарууд хангалттай байгаа шүү дээ. Эрэг болох тухай, шинжлэх хамгаалалт гаргаж ирэх тухай ч юм уу. Бүгдэн дээр нь байгаа. Зүгээр л жоохон хит их өөр мэдээллүүдэд бууцлагдсан болохоор эсвэл ингээд энергийн тухай ойлголт байхгүй болохоор эсвэл өөрөө нийгэм уншихдаа бүрэн гүн төвлөрч чаддгүй, олон талаас нь харж чаддгүй, зүгээр л өөрийнхөө өнцгөр хардаг болохоор суралцах нь жоохон хэцүү байгаад гэж магадгүй.Ээс шив нь бол нэг энэ номын хавтал номон дээр хангалттай бүх тайлбар бүгдээр байгаа. Таслын хийх арга барил бол Facebook дээр ч юм уу YouTube дээр бичлэг нь хог нэгэр байгаа. Олон төр бясалгалын сурья гэвэл тийм байж олно. Гэтэ би танад хангалттай бичлэгээр заасан зөндөө олон зүйлсээр зааж үзсэн. Гол нь одоо монголчуудын зарим нэг төвшин болохоор утнаас эрүүл мэнд бүр ингээ бүүм гэхээс илүүтэй зүгээр л анхдагч ойлголтуудаас орчод болохоор юм билээ. Зүгээр амьд байхаа сурах, амьд байхаа сур. Тэгээ юу уртнаас гэдэг чинь болохоор амьд байгаа мөртлөө амьд байгаа дээрээ мэдээж дахиад нэмж амьдрах дээр эрчим хүчийг өөртөө хураахыг хэлж штэ. Тэр үгүй зөвхөн эхлээд амьд байхаа сур. Тэгээд зүгээр эрүүл байхаа сур. Тэгээд зүгээр хостой байхаа сур. Өөр юм битээ сур. Илүү хүн юм битээ асуу. Яг анхдагч анхныхаа шуумаа тавиаг өгөөж усгээ сурааг өгөөж бэ яагийн тухай юу яагийн тухай асууад байгаа хгүй. Тэгэхээр тийм биш. Зүгээр ядаж тэгээ сурчаарай л гэж зөвлөнө. Тэгээд хоёрдугаар тарин хэлж байгаа штэ. Махан биеийг зүйлсийг суралцах амархан байт юм аа. Оюун ухааны зүрхсэлийн зүйлсийг сурах нь хэцүү байдаг. Тэгээ энэ ч гэсэн надад ч гэсэн хамаатай. Бид ч одоо яг тодорхой хэмжээний зүрхсэлийн хувьд суралцах зүйлсүүд надад зөндөө байгаа. Би надад төлөвшөх ёстой юмнууд алдаа гаргадаг алдаанууд зөндөө байгаа байхгүй.
Тийм. Тэгэхээр ер нь бол зүрх сэтгэлийн сүнсний зүйл бол илүү мөнхийн зүйл. Махан биеийн зүйлс бол төр зүрийн зүйлс байдаг. Тэгэхээр юу гэсэн тийм байгаас суралцаарай. Тэгээ номоо аваарай. Номоо уншил болохгүй бол өөртөө гомд. Тэгээд тэр нь бол тэгээд тэр арга барилуудаас суралц. Тэгээд тоотоодоос суралц. Тэгээд арай оюухан юм уу? Ер нь личидийн тухай ярилцмаар бол төлбөрөтөл надтай яг уулзмаар байгаа төлбөрөтөл уулзмааргүй байгаа бол зөв бичлэгээ үз. Эсвэл би хэлсэн шүү дээ 3 дахь нь болохоор миний таньдаг хүн бай. Миний хүндэлдэг хүн бай. Тэгээд болоо. Тэгээ одоогоор бол яг хүндэлдэг хүрээллүүд мэдээж найз нөхөд ахтуус байгаа. Гэтэ бүх хүн биш. Одоо ойрхон байгаа хүрээллүүд мэдээж байгаа. Тэдэр хүрээллүүдийнхаа хүндэлдэг хүмүүст бол би зөв үнүү заагаал явж байгаа. Бусдаар бол тэгээ бичлэгээ үз. Номоос унш. Эсвэл аливаа зүйл дээр нэг жоохон өөр ханд бити NPC бай. NPC гэдэг нь би ягс өөрөө сайн хэлж мэдгүй. Тэгэхээр нийгмийн энгийн хүн гэсэн үг. Юм шиг байлаа. Энгийн жишээ зүгээр л энгийн хүн тэг ингээд нэг юм байдаг л хүн биш тий бай. Арай л өөрөөр хар гэж хэлэх гээд байгаа. Тэгээд үүсийн бичлэгээ өндөрлөө. Тэгээд хүн бас өсрө хүн залгаад тах шиг байна. Тэгээд дараагийн бичлэгээр дахин уулзцгаая баяртай.